Евразийн нутгаар олон улсын морин аяллын экспедиц, Монголын залуучуудын холбоо, Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв үзүүлж байна. Гадаад харилцаа аялал жуулчлал соёлын талаар баримтлах төрийн бодлогыг Монголын залуучуудын холбоо түүхчлэн дэмжиж, Евразийн нутгаар олон улсын морин аяллын экспедицийг зохион байгуулж байгаа болно. Уг аялал нь Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, төсвөр төвчээр Монгол үндэсний оршин тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн баталгаа болсон уламжлал соёлоо хадгалж хамгаалах, сурталчилан таниулах, хүн төрөлхтний соёлын дэвшилтэд ололттой жишиглэн хөгжүүлэх, Монгол морины хүч чадал, туулах чадварыг судлах зэрэг олон тал зүйлийг шингээсэн төсөл юм. Аяллынхаа явцад дайран өнгөрөх улс орнуудад суугаа Монголын элчин сайдын яамдууд тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудтай хамтран Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулна. Тухайн соёлын өдрүүдэд Монгол үндэстний төлөөллийн соёлын бит бус, ЮНЕСКОгийн жагсаалтанд бүртгэгдсэн морин хур хөгжим, Монгол ардын уртын дуу, хөөми, бие биелгээ, Монгол туйл, үндэсний цуур хөгжим зэргээр тусгайд нь найруулсан 30 минутын урлагийн тоглолт зохион байгуулна. Үндэсний ядгуурлаг, түүх соёл, зан заншил, өвөлмжлөл, угсаатны онцлогоор дамжуулан аялсан улс орныхоо залуучуудын байгууллагуудтай холбоо тогтоохын зэрэгцээ Монголын эзэнт гүрний түүхийн экссурвалжуудыг нээн илрүүлэх, тодорхой болсон экссурвалжуудыг орчин үеийн технологи бүхий камер, гэрэл зургийн хальснаа буулгах, фото зургийн цомог, аяны замын тэмдэглэл, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн цуврал тавь нэвтрүүлэг, судалгаа шинжилгээний ном бичих, мөн түүхийн дурсгалт зүйлс түүнтэй холбоотой өөх түүх, үлгэр домог, экссурвалжуудыг газар нутгаар тархасныг тодруулах ач холбогдолтой болно. Евразийн нутгаар олон улсын морин аяллын экспедиц